Эрчим хүчний зохицуулах орноос эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх зорилт төрхий хэрэглэгчийн өргөдөл гомдлын бүртгэл хяналтын нэгдсэн захив системийг диспетчерийн үндэсний төвтэй хамтран хөгжүүлж нэвтрүүлээд байна. Хэрэглэгч та өөрийн гар утсандаа захив системийн аппликейшнийг суулгаж ашигласнаар өргөдөл гомдлоо хангагч байгууллага болон зохицуулах ороонд хэлбэр гаргах боломжтой болсон. Мөн цахилгаан дулаанаар түгээх хангах байгууллага бүр өргөдөл гомдол хүсэлтийн дуудлагын тусгаалсан дугаартай болсон. Тус дугаар нь захим системд холбогдсон. Захим системийг нэвтрүүлснээр хэрэглэгч та консюмер цэг, энержи цэг, эмийн захим системийг ашиглан цахилгаан дулаанаар хангагч гэрээд байгууллагатай өргөдөл гомдлоо богино хугацаанд гаргаж шийдвэрлэх боломжтой болсон. Хэрэглэгчийн гаргасан өргөдөл гомдлыг хангагч байгууллагын зүгээс шийдвэрлсэн байдалд хэрэглэгч үнэлгээ өгөх боломжтой бөгөөд тус үнэлгээг хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүүнэхэд харгалзан үзнэ. Цахилгаан дулаанаар хангагч байгууллага бүр хэрэглэгчдэд ил тод шуурхай үйлчлэх боломжтой болсон. Тиймээс үйл ажиллагаа, хариуцлага, үйлчилгээний чанар сайжрах болно.